Манай байрыг хангалттай турист хүн олон заяа. Зай гар. Зэл. Сайн байна уу? Миний тэр сайн муу хамаагүй. Чи тэр ангид авчирсан бол өөд үзүүлж харах юм байна уу? Гэхдээ би тэр нөгөө анкет гэдгийг сайн ойлгоогүй. Энэ байр түрээслэхэд анкет ямар аа? Чи юу яриад байгаа? Гэхдээ энэ байр хуурцсан цагт. Гэхдээ энэ түрээслэгч нар олшсон цагт. Гэхдээ хамгийн хамаатай юм чи анкет واخгүй юу? Бид нар хинд ямар хүнд байраа түрээслэх вэ гэдэг чинь маш чухал. Ойлгож байна хөөе. Чи дөрөв нүдтэй хөөе. Гэхдээ хадаглаа чиний диплом ямар сургууль төгссөн? 3 үеийн намтар аав ээж чинь юу хийдэг байсан? Чи одоо хэдэн удаа салж нийлсэн гэд хэрэгтэй юмнууд байна шүү. Ойлгож байна уу? Авгаа минь. За ингээд тохгүй зээл цаг үрээд их юм. Дараагийнх. За дүүнэр ингээд авчирсан юм уу? Авчирсан хаа. Энэ тэгээ төлбөрөө ч гэсэн авчирсан. Манай аав ээж хөдөөнөөс малаа зараад над руу мөнгө явуулна. Тэр болтол би найзаасаа зээлсэн байгаа. Тэ андаа. Тий. Би бол ажил гэдэг орлоготой. Ага та барьцаа 2 жилээр нь аваад төлбөрөө 3 сараар навна гэсэн те ага. Тэгсэн штэ. Зөв ойлгосон биз штэ. Ер нь олон штэ. Ахын дүүнэр. Манай ийм одоо байр шиг ийм хямдхан түрээслэх байр олдохгүй шүү. Манай Монголд 2хан жилийн барьцаатай ойлгож байна уу? Зарим газрууд 5 10 жилээр нь авч штэ. За тэгээд юу яах вэ? Миний хоёр дүү яг аль нь түрээслэх юм? Чи юм уу? Дахиад байр ээжүүл ахтнаас өөр байрнууд бас байгаа штэ түрээслэх. Үгүй хаа. Бид хоёр ч н оюутнууд штэ. Аюу тийм үү? Тий ага бид өөр мөнгө нийлүүлж байгаа дараа гэж хүргэж байгаа байхгүй ага. Тий. Бид хоёр нэг л байр. Тий. Юугээл энэ байраа тойр түрээслэх вэ? Ахнаас оюутан байж үтсэн штэ. Та нар одоо яасан? Манай байранд ороод зодоон цохон хийгээл хүүхэн шуухан арх дарс гээл үнэ саагаал эхлэнэ штэ. Оюутан түрээслэх байх юм. Үгүй хаа. Би хөдөөнөөс ганцаараа л ирсэн. Үнэгээ орхицсон. Тий ага бид өөр ариг дарс маш уудгүй ерөөсөө ямар ч асуудал байхгүй ага. Оюутан түрээслэх. Байна. Байр байгаа. Тэг одоо хөнгөө нөө ирээ үзчих тий. За нэг цагийн дараа. За. Оюутан гэхээр байр түрээсч болдгоо юм уу? Өө, оюутан гэхээр байр түрээсч болдгоо юм уу? Болдгүй. Энд чи мэрий гаргасан дүрэн. Гар. Уучлаарай хаа. Уусаа оюутнуудад юу гэж байраа түрээсч дээ. Сайн байна уу? Сайн байна уу сайхан бүсгүн. Нөгөө түрээсийн Тийм. Юу түрээсийн байр байгаа шүү дээ. Чамд бол тий гой түрээсийн нөхцөл мөсөл уяатан байлгаж болно шүү дээ. Би яг нэг ганц би явахгүй чи ойлгоорой за зүгээр. Би яг нэг сардаа нэг ганц хоёр одоо хоноод очиод хоноод иж болно шүү дээ тий. Яг чи бас одоо нөгөө нэг түрээс мөрөөс тэр өрөөнд ороод хийчих болно шүү дээ тий. Хөл тэр өрөөр орох юм уу? ээж карт өгчөөж би дэлгүүр ороодох юм. Байж л ээж нь одоохон гарлаа. Түр хүлээж заа юм нөхөө. За. Чи одоо хөөгдмөгдтэй байсан юм уу? Балаагууч. Гэхдээ манай хүүхд айгүй томоотой хүний үн сайн ордیں۔ Янз бүрийн дуу чимээ гаргахгүй. Гэрээ мэрэгээ юу сайн уншсан юм уу? На гэрэн дээр чи бичсэн байгаа сте. Хөөгцтэй хүн болон тижээвэр амтантай хүнд байраа түрээслэхгүй гэд. Одоо би тэгээд очоо чамдар очоо хонох гэхэр чи наа хөөгд мөгч хараад биш харман дээр зураад байвал ер нь яах юм? Гаргаар зээл чамд бол байр түрээслэж. Гэхдээ хүүхдтэй хүн байхаараа байр түрээсэлж болтгүй юм. Тэгвэл болдог газар нь очоо түрээслэхгүй гарцаа зээл. Хөөгд түрээслэх юм балаагүй. Тойрч нь тэгээд одоо ингэ залуу хосууд юм байна шүү дээ тий. За. Дагаар. Ахын байраа хосууд түрээслэх. Яагаад вэ хаа? Бид хоёр олон хүн амтан авчирч хил ам татлахгүй. Заахны үннийг хэлээ зав. Тойр одоо энэ манай байрыг түрээсэлчээд залуу хосууд энэ тэнд унтаж хөвтээд завааруулаад байр бүр байхгүй болгоо ичвэл яах юм? Хойлоо өнөөдөр ахаад айл тавих юм. Хаа юу ял та тхөө. Бид хоёр тиймэрхүү юм хийхгүй гэж болно. Та гинт ирээд шалгаад исэн ч болно шүү тхөө. Орчил тахаа тхөө. За яг гадаас хүүтэн байгаа. Тойроос залуу хосууд байна. Бис ойлгоё л та. Хоёр яхав байрныхаа барьцааг бүгдийг өгчих юм бол тэгээд яхав орол орохгүй дөө. Тэгэл тахаа 3 дээр нэмэх нэг ч те. Бид хоёр 6 сараар нөгцөн ч болно уу? Гайгүй хэдэн төгрөг хураацсан байгаа. Чи одоо гэрээгээ хараагүй юм уу? 2 жилийн барьцаатай. Тэгээ 3 сараар нь төлбөрөө аавна гэд би хэлсэн байгаа сте. Би юугээл чамд 6 сараар нь барьцаатай байраа өгчөөл тэгэл амьдрч яах уу? Чи одоо ямар даварцсан л өөрч юм бэ?
Чам хин тийм их мөнгө өгөөд түрээсэлж идэв. Гэхдээ монголоор дүүрэн та хоёр шиг заяа. Бүр яг та хоёр шиг гэр оронгоо түрээсийн байраар амьдрах гуйлгачд байна. За манай байрыг хангалттай түрээсдэх хүн олон заяа. Зай. Хагаж үгээрээ наатандаа л өөр ч юм байна. Юу юм бол өөр чинь тавцсан. Одоо яах вэ? Өнөөдөр хэнийг таних вэ? Би бодлоо л дайраа. Сая хоёулагийн жил гарan хураасан мандал баримтлалд байгаа мөнгө шүү дээ. Тий. Хоёулаа тэрийг ахаад өсгөж хагаад тэгээд ирэх жилдээ өөрсдийн гэсэн гэр оронтой болъё тотхоо. Нэрээ тийш дээ. Хоёулаа тэр болтол болдаахын тал жоохон байж. Өө тгийл таараа. Хоёулагийн энэ оны зорилго шүү дээ. Байр түрээслэх биш заяа. Өөрсдийн гэсэн байртай болохын төлөө хичээцгээе. Хоёуланд нь мандал баримтлал туслана хараа. Харин жоохон бүсэж хангалах л бах. Хоёулаа тэгж байгаа сайн баримтлуулна шүү заяа. За, миний харь хичээш үү заяа. За. Хоёулаа хичээ. Сайн байна уу бурхны хүү минь? Абдул Жаббар Сергей Петрович Жафар. За тэгээд төлбөр мөлбөр чинь тэгээ бэлэн байгаас тээ. Бэлэн байлгүй яах вэ бурхны хүү минь? Би энэ байранд бурхны тушаалаар бясалгал хийх гэж ирлээ. Манай багш юу ч эдэлгүй, уулгүй, баалгүй, шээлгүй 50 жилийн турш бясалгал хийж гэгээрэлд хүрсэн гэгэнтэн хүн байдаг. Харин одоо би багшийн давж 60 жилийн турш бясалгал хийх гэж байгаа хүн байна. Абдул Жаббар Мухаммад Али. 60 жилээ. Би төлбөрөө 60 жилийн хугацаатай хийж болно үсттэй бурхны хүү минь. Болно шүү дээ. Болно гэдэг юм бэ. Над дээр хинтрэхгүй. Би энэ байранда ганцаархна бясалгалаа хийгээд сууж байна. Юу ч идэхгүй, уухгүй, баахгүй, шээхгүй, гарахгүй, орохгүй, ямар ч тог цахилгаан хэрэглэхгүй. Абдул Жаббар Мухаммад Али. Болж штэ хаа. Та яг миний хайцсан мөрөөдлийг төрөлсөж байгаа байхгүй. Мэ, хэлэхгүй. Гэрээ, гар хэсэг. За гэрээ мэрэгэрч яах вэ? Та байранд одоо үлдэх юм уу?